За. Сайн байна уу. За өнөөдөр би усан цахилгаан станцын одоо ажиллаж байгаа зарчмыг ерөнхийд нь тайлбарлая. Ямар хутгуунууд байдаг талаар тийм ээ. За одоо энд ингээд усыг ингээд соруулаад энэ рүү унгаалаа. Тэгэхээр энэ бол усны дээд 70-гийн өндөр гэж байна. Тийм ээ. Энэ доод 70-гийн өндөр. За тэгэхээр энэ ус бол ийшээ ингээд соруулдоод ийм өндөрт гараад ажил хийгээд тэгээд ийшээгаа ингээд унж ийн. Тэгээ ингээд унаа явахаар энэ усны төвшин бол ингээд аажмаар нэмэгдээд явна гэсэн. Энийг бол усан цахилгаан станцын одоо ерөнхий зарчим гэж хэлж болж байна тийм ээ. Секунд тутам тодорхой хэмжээний ус ингээд гарч байна тийм ээ. За тэгээд энэ хизээ зогсохгүй гэх юм бол энэ 70-гийн өндөр, энэ усны төвшин хоёр тэнцэнгүүд ингээд зогсно. Энийг ингээд өргөөд явах юм бол ус эргээд ийшээ гарна гэдэг тийм ээ. Яг ийм өндөрт гараад эргээд доош унана гэсэн. Ийм одоо үндсэн зарчим харагдана ажиллах юм байна тийм ээ. Тэгэхээр энийг бол усан цахилгаан станцын үндсэн зарчим. За үргэлжлүүлээд би энийг жоохон томьёон дээр тайлбарлая тийм ээ. Тэгэхээр 70-гийн өндөр гэдэг бол ийм байсан. За өндөр гэдэг бол бас нэг өөр юм байна гэдгийг ерөнхийдөө дээрээс олж ойлгосон байх гэж байна. Ингээд самбарынхаа томьёон дээр очиж тайлбарлая. Үргэлжлүүлээд энэ томьёог тайлбарлая. Энэ бол чадал тийм ээ. Усан цахилгаан станцын чадал гэдэг бол хүндийн хүчний хурдгалыг тухайн одоо тийм ээ өндөрөөр нь зарцуулалтаар үржүүлсэн. Энэ гурван үржүүлгийг чадал гэх юм байна тийм ээ. Түрүү одоо үзүүлжсэн тэр үзүүлэлтэн дээр бол тийм ээ тэр ус бол ингээд тодорхой өндөрт орж ирсэн тийм ээ. Тэр өндрийг одоо ажил хийх өндөр гэж хэлж болж байна. Тэгээд хүндийн хүчний хурдгал нөгөө талдаа тэр жижиг савруу тийм ээ секунд тутамд хэрэг хэмжээний ус орж ирсэн бэ гэдэг тэр утгаар нь үржүүлсэн одоо саяны тэр 70-тай одоо 70 барилаа гэж бодоход тийм хэмжээний 70 бариад усан цахилгаан станц ажиллууллаа гэж бодоход тэр усан цахилгаан станцын чадвар бол ингэж гарч ирэх юм байна. Тэгэхээр саяны бол ингээд ерөөхдөө харилцах савнд явагдаж байгаа үзэгдлээр усан цахилгаан станцыг одоо хүнд ойлгомжтой байдлаар тайлбарлалаа. Усыг зүгээр ингээд задгаа урсгах юм байна тийм ээ. Зөвхөн одоо хамаа замаар урсчих. Гэтэл саяны тэр үзүүлэлтэн дээр бол дээшээ өгсөж ажил хийж байгаа гэдэг тийм ээ. Тэр хэсгийг нь одоо тайлбарлахын тулд бол ийм загвар болж. Хүүхдүүдэд хичээл орж тайлбарлах юм зөв байх гэж бодож байна. За баярлалаа.